Долоон бор охтны үлгэр. Эртүрт цагт ах トゥ долоон бор охт нь байж гинэ. Алгын чинээ газартай юмсанч. Нэг өдөр газар дээр нь атгын чинээ цас орж ах トゥ долуулаан арилгаж байгаад шагаан чинээ шар тос олжээ. Түүнийг хамгийн отхон дүүдээ хадгалуулж гин. Отхон дүү нь шагаан чинээ шар тосыг долоосоор байгаад эдчихжээ. Отхон дүүгээ ах トゥ зургуулаа зодсоор байгаад гэмтэж гэж гин. Тэгээд охтнууд яахаа мэдэхгүй сандарч эцэст нь ламд очихоор шийджээ. За хүүхдүүд ямар хэрэгээр явж байгаа юм бэ? Ламбашаа танаас нэг асуух чийсэн. За асуу. Юу болсон юм бэ хүүхдүүдээ? Авту долуулаанд тийм л та. Өнрөө болохоор түүхэжтэй. Алгын чимээ гацтайсан. Ямар их дэлхийтэй юм бэ? Алгын чимээ гацтай минь цаас орчлоо. Сууд болохоор шахажтэй. Авту долуулаа цаас айлглаа л та. Ажиж болохоор түүхэжтэй. Цаас айлгаж байгаад шагаачинээ шатас олсон. Баячхан шахажтэй. Шагаачинээ шатас отхон дүүдээ хадгалуулсан юм да. Нэр болохоор шахажтэй. Отхон дүү маань долоосоо захад идчихжээ. Мангас болохоор шахажтэй. Ах トゥ сургуулаа отхон дүүгээ зодоолахад гэмтээчглээ. Дэм болохоор шахажтэй. Ламта тауд дуусчихно. За одоо бид чингээд явъя да. Ингээд ламтан тэднийг огт хайхарч өгсөнгүй. Ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу дуулах байх гэж очсон урам нь хугарч. Лам гэдэг чинь юу ч мэдэхгүй амьтан байдгийн байна гэж мэдээд гендэж нэгийгэ гэмтээсэндээ ихэд гэмшицгээж гинэ. Ингээд энэ цагаас хойш дахиж хоорондоо хэрэлдэлгүй эвтэй найртай сайхан амьдарцгааж гинэ.